Өглөөний мэндийг хүргэе. Малчтын хувьд бас нэлээд анхаарал хандуулдаг орон нутгийн иргэдийн хурал уулзтууд, малчтын багийн уулзтууд дээр бас нэлээд яригддаг ийм хуулийн төсөл байгаа. За өнөөдөр ингээд эцэслэн батлагдах санал орж ирж байна. Үүнтэй холбогдлолтой тодорхой бас мэдээллүүдийг зэгцтэй бас өгөх үүднээс хэд хэдэн асуултуудыг бас тодруулъя. За үндсэндээ засгийн газраас орж ирсэн саналын дагуу 2-3 өөрчлөлтийг бас оруулж байгаа юм байна. За хамгийн эхний өөрчлөлт нь бол босго үзүүлэлтийг аймгаар авдаг байсныг сумаар авдаг болгож байгаа юм байна. За ингэснээр хичнээн суман дээр ямар хэмжээтэй болох вэ гэдгийг бас нэлээд дэлгэрэнгүй бас малчдад танилцуулах зөв байх. 6% гэж заасан энэхүү босго үзүүлэлтийг 5 нэмэх хасах гэхээр зарим сумдууд дээр 4 болох юм байна. Зарим сумдууд дээр бол бас 5 болж тодорхой түвшинд бас буурах ийм бас алхам хийгдэх нэ. За нөхөн олгоор авах малчтын доо 1-2% буурж байгаатай холбогдлолтой ямар хэмжээнд нэмэгдэх вэ? За тодорхой бас малчтын тоо нэмэгдэх учиртай. За өмнөх жилүүдэд зуудын нэлээд хүнд цаг үед малчид хэрвээ 4% босготой байсан бол хэдийн хэмжээний бас нөхөн олгорыг авах ийм зөрүү тооцоол бас гаргуул үр дүн бас харагдах баха. Тэгэхээр ийм тодорхой бас мэдээллээр энэ 6%-ийг 4% руу буулгаж байгаа талаарх мэдээллийг бас дэлгэрэнгүй өгөөч гэж хүсэх байна. За хоёр дахь нь айл хагас жилийн мал тоолгын дүн гараад малын хорогдлын тоо мэдээлэл гарсны дараа 7-8 сар 9 сар бараг 10 сарууд өхүүлж ээж нөхөн олгороо авдаг байсан асуудлыг тухайн үед нь авдаг болгож байгаа бас нэг ийм бас эерэг өөрчлөлт орж ирж байна. Тэгэхээр энэ оноос эхлээд энэ асуудлууд ямар хэмжээтэй хэрэгжих вэ? За яг хорогдсон малаа ямар байдлаар тоолуулж хаана хандаж яаж нөхөн олгороо авах вэ гэдэг дээр бас нэлээд дэлгэрэнгүй бас мэдээллийг өгөөд хуулийн хэрэгжилтийг бас илүү сайжруулах талаас нь бас мэдээлэл өгөх нь зөв баха гэж бодож байна. За 3 дахь орж ирж байгаа өөрчлөлт бол хэдийгээр хуулиар заавал даатгуулах асуудлыг хоригдж байгаа боловч нөгөө хөнгөлөлт зээл тусламжууд авах шалгуур үзүүлэлтүүд дээр бол энэ асуудлууд бол байсаар байгаа. Тэгэхээр энэ бол яг хуулиар шийдээгүй боловч малчид бол заавал даатгуулахтай холбогдлолтой асуудал нь бол бас үргэлжилсэн хэвээр явах болов гэж бас харж байна. За яг малчдын хүлээлт яг ярьж байгаа хүсэж байгаа энэ агуулгын төвшөнд бас өөрчлөлтүүд орж чадахгүй байгаа юм асуудал бас яригадад үлдэж байна. Тэгэхээр энэ зүүвс хорогдлыг бууруулах уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй мал аж ахуйн салбарыг бий болгох чиглэлээр цаашдаа энэхүү бас хуулиас гадна тодорхой бодож байгаа бодлого чиглэлийн тухай бас бид бас ярих ийм асуудлууд бас үүсэж байна. За байнгын хорон дээр зарим гишүүд бүр ялангуяа Арслан намын маань бас зарим гишүүд зүүвс хорогдлоор бас малаа алдсан тохиолдолд төр тодорхой хувийн даах тухай хүртэл юм санал өнтер гаргаж илээ. Тэгэхээр уул нь бол төр хорогдсны дараа биш хорогдохоос нь өмнөх энэ асуудалд нь гол анхаарлаа хандуулад нөгөө эхлүүлсэн шинэ оршоо хөдөлгөөн бусад хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн энэ үр шимийг илүү сайжруулах чиглэлээр анхаарлаа хандуулж явах талын ийм бодлогыг бол баримтлах ёстой маа. Малчтад нэг удаагийн тусламж эсвэл хорогдсны дараах энэ тусламж гэхээс илүүтэй хорогдуулахгүй байх, даван туулах өөрсдийн бас чадамжийг сайжруулах чиглэлийн энэ бодлого хөтөлбөрийг бол цаашдаа хэрэгжүүлж явах нь зөв юм аа. Тэгэхээр иймэрхүү бас зөрүүтэй юм бас мэдээлэлтэй байгаа гишүүд банаас цаашдаа анхаарна үзье. За ийм асуултуудыг асууя. За эдгээр хэн хариулах вэ? Чавхлан захирал 4-р микрофон. Улсын хурлын дарга хэрхэн гишүүд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний давхар дадлаг компаниг гүйцэтгэж Чавхланд. За босго үзүүлэлт өөрчлөгдсөөр нийтдээ 4% босго үзүүлэлттэй сум 120, 5% босго үзүүлэлттэй сум 156, 6% босго үзүүлэлттэй сум 59 болж байгаа. За ингээд энийг 2023-аас 24 оны зуудын хохиролтой ингэж адилтгад тооцох юм бол хохирол маань ойролцоогоор 20-25% өсөх юм урьдчилсан тооцоололтой. За хэрвээ бид нар малын хохирлыг 25%, малын хамрагдалтыг 25%-аар дээш байж тооцох юм бол энэ маань нийт хохирлын хэмжээ бол 86 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр ийм урьдчилсан тооцоо гарч байгаа. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ дадлан компаниас нөхөн төлж байгаа хохирлын хэмжээ бол даруй
64-5 тэрбум төгрөгөөр өсгөхөөр ийм тооцоол бол урьдчилан тооцоол гарсан байгаа. За хууль хэрвээ хууль батлагдсан тохиолдолд урьдчилсан байдлаар нөхөн төлбөрийн тооцоог болохоор зэрэг үндэсний статистикийн хорооноос гаргасан хагасчлалын малдуулгын төвөр судалгаа гаргасан томгоос өмнөх тоонд үндэслэн нөхөн төлбөрийг олгохоор ингэж хуулийн төсөл тусгасан. За одоогийн байдлаар бол улирал дутаг үндэсний статистикийн хорооноос малын том малын зөв бус хоригдлын тоог гаргаж байгаа. Ингээд тооцох юм бол бид нар техникийн хувьд сар болгон гарах боломжтой юм байна лээ. За ингэм бол бид нар хэрвээ тухайн сум орон нутагт том малын зөв бус хоригдлын хэмжээ босго үзүүлэлтээс давсан тохиолдолд тухайн орон нутгийн өсөлтийг үндэслэж нөхөн төлбөрийг урьдчилан олох болцоотой гэж харж байгаа. За ер нь цаашдаа бол малын төсвийн даатгалын тухай тогтолцоог дахин сайжруулах тал дээр бол бид нар ажиллаж байгаа. Ялангуяа ажлын хэсгийн гишүүдийн зүгээс бол маш ажил хэрэг саналууд гарсан. Тухайлбал гамшигын өмнөх эрсдлийн санхүүжилтийг яаж бий болох вэ гэсэн тал дээр бол ажил хэрэг санал гаргаад хуулийн төслийг бас боловсруулад зохих судалгаанд нь хийгдэж явж байгаа болно. Баярлалаа. Ган үлэг гишүүн тодруулъя. За тэгэхээр энэ жилээс эхлээд сар болгон юм уу улирал болгон одоо бас малын оргилынхаа тоог статистиктээр үндэслээд нөхөө олгороо аваад явах энэ боломжийг бас малчид бас олгож эхлэх ийм хуулийн төслийг бас бид нар батлах гэж байна. Тэгэхээр хэрэгжилтийг илүү сайжруулад тодорхой одоо бас үр дүнгийн одоо тэр сар тутамд нь гаргаж явах тал руу бас шахах чиглэлийг бас одоо бас цаашдаа бас анхаарал ингээ явах нь зөв бахаа гэж бодож байна. За их хурлын 15 гишүүн хамтраад засгийн газарт бас нэг тодорхой суур асуудлаар нь бас энэ малын даатгалтай холбогдлолтой асуудлыг өөрчлөё гэдэг ингээд хуулийн санаачлаад бас өгсөн байлээ. Ажлын хэсгийн дарга бас Эдрот гишүүн бас энэ талаар бас мэдээлэл байнгын орон дээр танилцуулсан. Тэгэхээр энийг одоо яг ямар шалтгаанаар буцаасан тодорхой одоо энэ асуудлыг бас суурьаар нь шийдэх гэж байгаа энэ даатгалын тогтолцоо бас энэ сангуудыг бас бий болгох гээд бас нэлээд одоо асуудлууд бас дурдсан юм байлээ. Тэгэхээр энэ талаар уул нь одоо засгийн газараас бас одоо бол мэдээлэл авахыг бас хүсэж байна. Хүмүүс байвал бас хариулж өгөөч. За жавхлан захирал хариулах уу? За гамшигын эрсдлийн өмнөх санхүүжилтийн тогтолцоог бий болгох талаар бол улсын хурлын 11 гишүүн тодорхой хуулийн төсөл санаачлаад ингээд судалгааны ажил хийгдэж байгаа. За ялангуяа одоо даатгалын тогтолцоо бол гамшигын эрсдлийн дараах санхүүжилт болвол гамшигын эрсдлийн өмнөх буюу одоо шинэ санаачилж байгаа хуулийн төслийн дагуу бол гамшиг болохоос өмнөх хохирлыг нөхөн төлөхийн санхүүгийн тогтолцоог бий болгох тал дээр бол одоо ажлын хэсэг болон одоо мэргэжлийн хүмүүс маань зохих судалгаа тооцоолын ажлыг хийж байгаа. Ялангуяа зуудын эрсдэлт нэрвэнтгий бүс нутгууд дээр ямар хүчин зүйлийн нөлөөллийн улмаас энэ даатгалын буюу энэ зуудын хохирол их гараад байгаа юм бэ? Нөлөөлөл нь хаана байгаа юм бэ? Хүчин зүйл нь юу байх вэ? Хөшүүрэг нь юу байх вэ гэдэг дээр зохих судалгаа тооцоо шинжилгээнүүд хийгдэж байгаа. За энэхүү судалгаа тооцоо шинжилгээний ажлыг бол өнөөдрийн байдлаар Нүбэгийн хүнс үдэ аж ахуйн байгууллага болон За энэ жавхлан захирал шүүмж сайн хүлээж авч маш сайн хариулт өгүүлсэн байна шүү. Тодорхой ойлгомжтой. Тэг ингээ хариулаад байвал бас ажиллаа мэддэг хүмүүст зөв мэдээлэл өгж гин. Баярлалаа. Цэвэг доржийн Туван гишүүн асуултанд хариулна. Асуулт асуу.